За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Gateway Career Consulting компани дэлхийд өрсөлдөх Монгол хүн урайтай олон улсын хөтөлмөрийн зах зээлийн эрс тэрэлцээний тулгуурлан ялангуяа Европын холбооны улсад сувилагч мэргэжлэр ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгаа. Тэгээ энэ удаагийн бидний ярилцлагт нэгэн чухал хүнийг урьж оролцуулж байна. Эрчим тэмчилгээ, яаралтай мэдээг өгүүлэлт, хөнгөвчлөх хин мэрэгсэн сувилагч, хязгааргүй сувилагч нарын төрөмс байгууллагын үүсгэн байгуулагч, Хамбург хотын Санкт Георг клиникийн хөнгөвчлөх тасгийн сувилагч Баатрин Болор цэцэг хүрэлцэн ирээд байна. За сайн байцгаана уу, та бүхэндээс энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ ярилцлаганд бас урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд би Хамбург хотоос ирээд удаагүй байна. Тэгээд одоо эх орондоо ирээд сайхан амраад үр хүүхдүүдтэйгээ одоо сайхан амраад удахгүй бас хүүхдүүдээ одоо Герман руу авч явахаар бэлтгэл ажлуудаа хийгээд ингэ явж байгаа. За манай Болор цэцэг сувилагч маань бол Герман явахаас өмнө энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө бол улсын 1-р төв эмнэлэг. Одоо бидний хэлдгээр Монгол Японы ангаах ухааны сургуулийн дэргэдэх Монгол Японы төв эмнэлэг сувилагчаар ажиллаж байсан тийм ээ. За ингээд хөтөлбөрт хамрагдаад явсан. Одоо яваад жил болчихоо тий. За юм жил 6 сар болсон байна. За одоо монголчууд асуудаг тий. Явсан хүнээс сонир сонсоо гэж, сураг сонсоо гэж. Тэгэхээр явсан газрынхаа одоо суугуул нутгийнхаа талаар сонь сайхан яриач эхлээд. За очоод ер нь бол жил 6 сар гаруй хугацаанд бол бас бүх зүйлийг бол яхад бол өнгөц. Гэхдээ энэ богино хугацаанд ч гэсэндээ огт өөр орчинд ингээ бүр нүүгээд Европын холбооны улс оронд ингээд ажиллаж амьдрахаар одоо шийдвэрийг гаргаа ингээд явсан маань бол одоо маш том алхам байсан, маш том зориг байсан. Тэгээ гэр бүл өөр хүүхдүүдээ эндээ үлдээгээд ингээ ганцаараа тэнд ингээ амьдрахаар ингээ явж байгаа. Эхний үедээ бол мэдээж бэрхшээлүүд бол тулгарсан. Мэдээж хамгийн том бэрхшээл одоо яа харахгүй хэлний бэрхшээл. Эвтэйгээр бид нар Монголдоос Германд тодорхой хэмжээнд төвшөнд хүртэл ингээд үзэж судлаад явсан. Жишээ яг л одоо орчинд нь бол бүх зүйл өөрөөсөн шин соёл, шинэ хүмүүс, тэгээ дан ганц Герман хүмүүс гэлтгүүд олон улсын үндэстнгүүстэй бид нар ингээм хамтран одоо хөл нийлүүлэн гэж тэдний одоо тэр хэл соёлыг нь ойлгож ингэж явна гэдэг бол анхандаа бол баш хүндрэлтэй хэцүү бол зүйл байсан. Гэхдээ сайхан зүйлийн мэдээж дурдыг Герман улс бол анх очиход бол одоо бүх зүйл бол өөр байсан. Монгол улстай харьцуулахад тий орчин наа захын нөгөө бид нар чинь нөгөө төгжрөд тий нэг юм өдөр тутмын стрессэндээ бүр ингээд нэг юм басцсан байсан хүмүүс чинь тэнд очиод ингээд метрогоор яваад наацаа дэлгүүр хоошоо өдөр тутмын хүнс одоо бидний хэрэгжилж байгаа бүх зүйлүүдийг ингээд харахад бол сонин сайхан зүйл бол мэдээж их байсан. Та бол Монголдо мэргэжлэрээ ажилласан нэлийн турцлагатай сувилагч нарын нэг явч юм уу? Тэгэхээр яагаад та одоо Монголоос явж дэлхийд одоо гарна гэж хэлэх үү те? Дэлхийд гарах тэр дундаа Герман явах болов. Яагаад одоо жишээлбэл яг энэ сувилагч мэргэжлэр Солонгос явуулж байна те? Япон явуулж гэдэг юм уу те? Дэлхийн олон орнууд руу явж байгаа. Та яагаад Германыг сонгох болов? За ер нь бол яг энэ шийдвэрийг гаргахад мэдээж зөвхөн урд өдөр нь бодож байгаа маргааш нь гарсан шийдвэр бол биш те. Олон хүчин зүйл бол нөлөөлсөн. Нэгдүгээрт бол мэдээж миний гэр бүлийн үр хүүхдүүд маань бол ялтж авахгүй маш том одоо араас түлхэх хүч байсан. Үр хүүхдүүдийнхаа ирээдүйн боловсрол, тэдний хүсэл мөрөөдөл тэр болгоны төлөө болоод миний хамгийн одоо нэгдүгээр за ер нь явъя гэдэг шийдвэр бол байсан. Хүүхд маань одоо хөл бөмбөгийн спортоор хичээлдэг. Багасаа ингээд ер нь маш олон спортуудаар хичээлж явж байгаад ер нь хөл бөмбөгөөр ээж би явмаар байна. Тэгэд манай хүү ялангуяа надад бүр ингээд ээжээ Герман бол хөл бөмбөгийн ор юм аа тий. Би хөл бөмбөгтэй Герман улсад очиж би хөл бөмбөг том багт ормоор байна. За окей би тэгвэл явъя. Тэг Герман явъя гэдэг ер нь бол хамгийн том шийдвэр мэдээж энэ байсан. Үүний цаана бол яг миний сувилагч мэргэжилтэйгээ холбоотой энэ хэл хязгааргүй сувилагч нар гэдэг төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулсан байгаа 2022 онд. Тэгэхээр энэ маань өөрөө миний бас хувийн өөрийн хүсэл мөрөөдөл байсан. Хэл хязгааргүй эмчнэр гэдэг юм олоосон байгууллага байдаг. Тэгээд би өөрөө хүүхэд байхасаа ер нь олон улсад тий тэр олон улсад гарч ажиллах яг одоо ялангуяа тэр хэл хязгааргүй эмчнэр гэдэг байгууллага орж ажиллах юмсан гэдэг ийм зүгээр гоё хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээд энэ нэрний утга нь бол өөрөө тий сувилагч гэдэг мэргэжил
хэл хязгааргүй. Тэ дэлхийн хаанч хурч очиж ажиллах ийм боломжтой юмаа гэдэг утгаараа. Дээрэс нь би энэ одоо мэрэгчлэрээ дамжуулан тэ ганцхан эмнэлэгтэй биш тэ Монгол улсынхаа өнцөг булан бүрт тэр хүртээмж одоо хүрээсэй гэдэг бас ийм хүсэл мөрөөдөл бол байсан. Тэгээд энэ утгаараа бэлэгшээгээд би бол яг энэ нэрийг одоо төрөмс байгууллагатаа өгөөд одоогоор бол мэдээж шинэ төрөмс байгууллага. Гэхдээ цаашдаа бол би одоо энэ дэлхийд гарсан одоо ганц би биш манай Gateway Career-аар бас олон монгол сувилагч нар гарсан. Өшөө хуваараа болоо өөр одоо шугамар бол олон сувилагч нар мэдээж дэлхийд даяараа ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэгээд энэ олон сувилагч нар маань эргээд тэндээс сурсан мэдсэн өөрсдийн 27 сая тэр туршлага юу гэдэг тийм энийг эргээд Монгол улстай бас хөрөнгө оруулаасаа хүн болгон өөрийнхөө сурсан мэдснээ эргээд одоо их орондоо ухраасаа гэдэг ийм одоо алсын хараатайгаар гэх юм уу те хүсэл мөрөөдөлтөөр би энэ төрөмс байгууллага бол байгуулсан. Тэгэхээр эндээ бол би мэдээж олон сувилагч маань нэгдээсээ эргээд одоо Монгол улсынхаа сувилахуун одоо энэ одоо салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулаасаа гэдэг үднээсээ ингэж уриалдаг саний хэлсэн тий тэр олонд орцсон энэ хүчин зүйлүүд бол нөлөөлж исэн. За бас нэг шалтгаан мэдээж өнөөдрийн яг бодит амьдрал Монголын сувилагчдын одоо нийгмийн амьдрал, нийгмийн баталгаа. Тэгээ би өнөөдөр Монголд ажиллаад амьдарч исэн бол би хүүхдүүдийнхаа тэр хүсэл мөрөөдлийг би дэлхийд гарсан хэмжээний одоо тамирчин болох тэр замыг нь би нээж өгч чадахгүй байх гэж бодож байна тий. Тэгэхээр энд бол миний мэрэгжил яалтчгүй нөлөөлсөн. Энэ мэрэгжлийнхаа ачаар энэ замаар би ер нь хүүхдтэд тасалж чадах юм байна гэдэг бас нэг зүйлийг олж харсан гэхүү тий. Зөв. Тэгэхээр одоо жишээлбэл Герман явах шалтгаан ерөөхдөө тодорхой болчлоо шүү дээ. Таны хүүхдийн жишээлбэл хүсэл мөрөөдөл нэгдүгээрт, хоёрдугаар таны өөрийн бас энэ мэрэгжлээрээ ажиллах, тухайн улсад очоод мэрэгжлээрээ ажиллах боломж байсан байна, тийм ээ. Тэгэхээр жишээлбэл одоо энэ олон улсын хөдөлмөрийн зах зээл рүү ялангуяа солиогч мэрэгжлэр одоо зуучилдаг Монголд их олон байгууллага байх шиг байна л да тий. Тэгэхээр энэ дундаас ялангуяа яагаад та энэ одоо Gateway Career Consulting компани энэ сувилагчийн хөтөлбөрийг сонгох болов? Энэ дэр за ер нь бол би яг бусад байгууллагуудыг мэдхгүй анхнаасаа бол судлаагүй. Тэ олон байгууллагууд бол байдаг бах. Гэхдээ зөвхөн яг юу энэ Gateway Career-ийг ингээд надад айгүй онцгой байсан байх гэхээр би очоод яг мэрэгчлэрээ эрчим тэмчилгээний сувилагч бол эрчим тэмчилгээндээ тэ одоо хаалганы сувилагч бол хаалганаар ажиллана гэдэг энэ үгэл ерөөсөө надад энэ байгууллагыг сонгож энэ одоо Герман явах боломжийг олгосон л гэж би ойлгож байгаа. Тэрнээс өмнө нь алтлаараа би ингэж боддог байсан. Монгол сувилагчийн лицензийг олон улсад зөвшөөрөхгүй. Тэнд нь очиж заавал сургуульд нь сурах ёстой. Тэр олон даваагүйг нь давж иж бид нар дараад нь одоо сувилагчаар сурах боломжтой гэж ойлгодог байсан учраас ер нь бол хэцүү гэж боддог байсан нэгдүгээр. За тэнд очиж дахиад бүх зүйлийг тэ эхнээс нь сувилагчийн сургуульд сураад ингээд явах нь бол мэдээж цаг хугацаа алдна. Тэрний онд ингээд бас улсын томоохон эмнэлгүүдэд би ажиллаж гин тодорхой байр суурьтай байна. Хамаагүй илүү байсан ч гэсэндээ зүгээр яг Gateway сонгосон шалтгаан бол шууд очиод ийм мэрэгчлэрээ ажиллах юм байна. Энэ л айгүй том давуу тал байсан. Учраас Gateway Career-ыг сонгож явсан ба. За. Германд очиод одоо жил гарan болчлоо. Яг энэ Монголд сувилагчаар ажиллах, Герман сувилагчаар ажиллах хоёрт ямар ялгаа байна? Ялангуяа энэ сувилахуун одоо энэ мэрэгжлийн чинь одоо ялгаа нь хаана байв? Ялгаа мэдрэгдв үү? Ялгаа байв уу? Тэ? Энэ талаар за мэдээж олон ялгаанууд байгаа. Орчин нөхцлөөс хэсүүлээд өдөр тутмын одоо хэрэгжилж байгаа тэр тоног төхөөрөмжний удаагийн хэрэгсэл за тэгээд тэр зөвлөгөө стандартууд гэх мэтчлэн олон зүйлүүд бол байгаа. Тэгэхдээ би бол зөвхөн өөрийнхөө зүгээс ингээд анзаарсан зүйл Монголдо бол би нэг 15 6 жил бол яг улсын томоохон эмнэлгүүдэд ажилласан туршлагатай байна. Тэгээд улсын нэгдүгээр түвшний эрчим тэмчилгээний тасаг болон Монгол Японы эрчим тэмчилгээний тасаг яаралтай цэцлэмжээр тэр бол харьцангуй маш өндөр түвшинд хөгжсөн газрууд байгаа. Тэ олон улсын одоо олон туршлагуудыг Монголдо одоо нэвтрүүлсэн тэ яг олон улсын стандартын дагуу ажилладаг ийм одоо салбаруудад би өөрөө олон жил ажилласан учраас надад бол маш төхөн байсан. Германы эрчим тэмчилгээний тасаг болон одоогоор би хөнгөвчлөх хэмжлэгийн тасагт ажиллаж байна. Тэгэхээр аль алинд нь би ажилласан. Тэгэхээр яг мэрэгжлийнхаа тэр чадрын хувьд бол би өөрийгөө Монгол сувилагч нар тэнд бол
одоо тийм дутуу зүйл бол байхгүй байна гэж харж байгаа. Мэдээж одоо сурах зүйл бол явцын донд бол зөндөө гарч байгаа. Тэр болгоныг бол суралцаад ингээд явж байна. Гэхдээ Монгол бол манай сурилгын бол тийм бас доогуур бол биш юм байна гэдгийг би бол харж байгаа. Тэгэхээр Монгол сувилагч нар ялангуяа энэ манай хөтөлбөрөөр дамжаад явсан сувилагч нар одоо Германд бол үнэхээр одоо хамт олонныхаа дундч тэр байгууллагынхаа төвшөндч тэр их өндөрөөр үнэлэгдэж сайн нэрийг дурсагч явж байгаа. Тэгэхээр тэрэнд бол бас та бүхний минь одоо ач буян дурсан мэдсэн дадлаг туршлага байдаг болов уу гэж бодож байгаа. Энэ одоо манай энэ хөтөлбөрт хамрагдаад явсан хүний хувьд танд Германд одоо ямар боломжууд харагдаж байна? Одоо явъя гэж сонирхож байгаа улсуудад та юу зөвлөх вэ? За нэгдүгээрт бол мэдээж амьдрах орчин тав тухтай, таатай, эрүүл хүнс тэгээ тогтвортой тийм тайван бас амьдралыг хүсэж байгаа хүмүүст бол мэдээж Герман, Европын улс орн бол одоо зөв сонголт гэж би бас хэлнэ. Хоёрдугаарт бол яг мэрэгжлийн хувьд одоо миний ажиллаж байгаа эмнэлэгт би мэрэгчлэрээ өсөн дэвших боломжуудыг байна гэж би харж байгаа. Тэгээ цаашдаа мэрэгжлийг дээшлүүлээд илүү нарийн мэрэгжлийн одоо сонирхсан нарийн мэрэгжлийн чиглэлээр суралцах ийм боломжуудыг бол байна. Өөрөө хүсэх юм бол одоо хүсэлтээ өгөөд судлаад тэгээ ямар ч мэрэгжлийн хувьд бол дахин цаашаа суралцах ийм боломжууд бол байна. Тэгээд Герман улсад бол нөгөө сургуулиуд бол үнгүй байдаг бас тий сэлгөө нарийн мэрэгчлэр цаашаа сурыг гэх юм бол хувь хүний одоо боловсролынхаа түвшинд ахиулахад боломжууд байна. Гэр бүл өөр хүүхдүүд бол хамгийн том боломжууд байна. Бид нар бол яг аль бие осоор ажиллах хөдөлмөрлөх ийм эрхтэй амьдрах оршин суух эрхтэй учраас гэр бүл тэ нөхөр өөр хүүхдүүдээ эхнэр бүгднгийн ингээд өөрийнхөө визийн одоо тусламжтайгаар авчих боломжтой. Тэгэхээр дагаж атсан хүмүүс бол бүгд одоо миний одоо жишээ нь эрүүл мэндийн даатгалыг одоо тэр манай гэр бүл бүрэн 100% ашиглаад явах сургууль соёл нь үнгүй тий одоо бага сургууль, дунд сургууль, их сургууль одоо боловсролын систем нь өөрөө үн төлбөргүй байгаа нь мэдээж маш том давуу талууд. За сая эгөөж хул сэдвийг бас цогц дурдаад өнгөрлөө л да энэ хувь хүний хөгжлийн тухай асуудал байгаа. Жишээлбэл одоо эндээс ингээд Монголоос одоо холбооны бүгд хамт Герман улс руу GT Career Consulting компани хөтөлбөрт хамрагдаад явах гэж байгаа сувилагч нар явахыг хүсэж байгаа судалж байгаа сувилагч нарын хувьд ямар ур чадварыг эзэмшүүл одоо тэдэнд илүү тухайн улсад очиод ажиллаж амьдрахад нь тус болж болохоор шиг байна. За нэгдүгээр гэх юм бол за мэрэгжлийн хувьд бол мэдээж онлайн мэдлэг болон одоо гардуу ур чадварууд бол тодорхой. Энэ дээр бол мэдээж сайн дах шаардлагатай. Тэгээ зүгээр Монгол сувилагч нарын бас даваа талыг бол хараад байгаа юм. Манай сувилагч нар бол өөрсдөө Монголдо маш юм өндөр ачаалалд ажиллаад сурчсан, ачаал аваа сурчсан тий. Учираас тэнхийн ачаалал бол бидний хувьд бол харьцангуй гайгүй. Тэ тэнд ачааллыг бол одоо ямар төвшөнд нь аваад явчих юм чадвартай юм байна. Хоёрдугаар ер нь Монгол хүний онцлог юм уу? Аливаа зүйлийг бас нэг хараад тэ ингээд нэг хараагаараа ингээд бас ер нь тогтоочдог, сурчдаг нэг ийм чадвар нь бол айгүй бас давуу тал болж байгаа. Би нэг зөв өөрийнхөө практик дээр харахад одоо юу дутаад идвэ гэхлээр нэг юм харилцааны чадварууд айгүй ч үүд байгаа да. Тэр ганцхан Герман үнтэй гэлтгүй нөгөө олон улсын тэнд чинь тий Европын холбооны болон дэлхийн өнцөг болон боороос баг ирсэн сувилшил байдаг учраас хамт олон дотроо нэг юм уусаж нэгдэж нэг тэдрийг ойлгох тий зөвхөн одоо ингээ би монгол хүн шүүгээд ингээ цээжээ дэлсэх тийм юм бол тэнд байхгүй штэ. Тэгээ тэр болгонд нь ер нь одоо зогцож амьдран хүмүүстэй зөв харилцах гэдэг юм бол айгүй чухал юм байна гэдэг би өөрөө одоо суралцаад явж байгаа. Анхандаа бол жишээ нь одоо би өөрөө нэг юм жоохон монголоо гэдэг нэг юм омогшилтай гэхүү тий би монгол сувилагч одоо та нартай яг л адилхан би суралцсан гэдэг утгаараа ингэж харьцаагааддаг байсан. Манай Монголд ингэдэг штэ гэх мэт үйлдэлүүд бол гаргадаг байсан тий. Үгүй юм байлээ. Тэгээ дээрээс нь тэр хүмүүстэй ер нь бол харилцах чадвар дээр Монгол сувилагч нар маань бол нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Тэнтгийн одоо яг соёлд нь тааруулаад ялангуяа Герман хүмүүс бол тийм маш юм ийдэг бөгөөд нээлттэй тэгээд маш их ярилцаж иж хүмүүс нь ингэж одоо хоорондоо ойлголцож явдаг. Бид нар болохоор хараад ойлгочоод байдаг. Гэсэн мөртлөө хараад ойлгосныгаа бид нар ингэ болчлоо. Болоод байна гэж бодоод байгавал тэр нь бол Герман үндэ болохгүй байгаад байдаг. Энд хүн ерөөсө ойлгоод байгаа мэддэггүй, ойлгохгүй байгаа мэддэггүй.
ерөөсөө асуудаггүй, ярилцдаггүй гэд иймэрхүү асуудлууд бол яг одоо зайлшгүй эзэмших суралцах ер нь анхаарах юм билээ. Тэрнээс би мэрэгжил ур чадрынхаа хувьд бол Монгол улс нарыг бол ямар ч байсан голөгдөхгүй. Харин харилцаанаас болоод бид нар мэрэгжил дээр магадгүй алдаа гаргах эрсдлүүд байгаа. Тэрэн дээр бол аягүй сайн анхаармаар юм билээ гэж үзсэн. За Монголд ингээд ажиллаж байгаа одоо Германд очиод ажиллаж шүү дээ. Тэгэхээр түрүү их чухал зүйл ярьлаа шүү дээ. Одоо нэг үндэсний соёлтой улс байсан бол олон улсын соёлтой болжээ гэж. Үндсэндээ ганц Герман соёлч биш. Тэнд одоо Унгар, Чех, Албан одоо YouTube-ийн series ирсэн ч гэдэг юм уу. Их олон соёлч нартай мөр зэрэгц ажиллах нэ. Тэгэхээр яг энэ ийм соёлын ялгаа танд хэм мэдрэгч. Одоо соёлын ялгаа гэхээр ажлын орчны тэр соёлын ялгаа, амьдрах орчны соёлын ялгаа ч гэх юм уу те. Эсвэл бүр хүмүүсийн сэтгэлгээний ялгаа хэр мэдрэгдэв. За соёлын ялгаа мэдээж маш их байгаа. За герман хүмүүс бол ер нь бол Германд бүх зүйл нэг юм тодорхой байгаад байгаа юм. Тэ хаашаа явах, хэдэн цаг, минут, секундээр ингэж явдаг. Ажлын байран дээр хизээ юу хийх нь тодорхой. Одоо жилийн дараа 2 жилийн дараа сургалтууд жишээ нь аль хэзээ төлөвлөгдсөн байж идэг жишээтэй тий. Бид нар бол энд өнөөдөр яриад маргааш нь хийж идэг бол Германд бол одоо өмнө жил нь яриад дараа жил нь одоо хэрэгжилт нь явагдах жишээтэй тий. Тэгэхээр тэр болгон дээр жишээлбэл ийм монгolшгүй тийм нөгөө яараа сандраал тийм юм ер нь бол багасж байгаа харьцангуйд. Нэгдүгээр тэр, хоёрдугаар бол герман хүмүүс энэ тэр нөгөө яс чанар нэг байна тий цаг барих. Наана бол маш юм хөвлөх ингээд байдаг. Хэдий ч ер нь бол цаана маш диктатуртай, маш одоо тэр эмх цэгт яг өнөө одоо тэр тал руугаа бол би бол тэндээс маш их суралцаад явж байна. Одоо Монголдо бол нэлээ тий бүх зүйлийг яг ингээд нөгөө толсон үед нь ингээд хийгээд явдаг хүн чинь одоо л Германд бол тэр тал дээр бол нэлээ өөрөө өөрийгөө одоо бас сураад илтээд явж гэн дээр хоёрдугаар бол мэдээж хүн л болсон хойно хүний нийгэм болсон хойно тэнд чинь сайн хүн байна. Саар одоо мухааштай хүнч байна. Тэр булгантай одоо зогцож явна гэдэг бол айгүй том чухал байгаа. Мухааштай хүнтэй бол зөндөө тэр нь бол ганц герман хүнч байдаг. Гадаа зөвлөгч нарч байдаг. Тэгэхээр одоо тэр болгоныг бол певчж сурж ийн өөрийгөө одоо зөв ойлгуулах ер нь би дахин хэлж байгаа нэг асуудал энэ харилцааны асуудал юм байна. Соёл дээр нь ч тэр ер нь хаан чатсан бид нэр хүнтэй зөв харилцах одоо маш ээлдэг бөгөөд өөрийгөө одоо оновчтой тодорхой илэрхийлж чадвал ер нь одоо тэдний нийгэмд нь орж амьдарч болж чадхаар болохоор байгаа. Тий. Болор цэцэг маань ингээд мэрэгчлэрийн холбооны бүгд арга Германд ажиллахаар явсан. Явахын өмнөх төсөөлөл ер нь ямар газар очиж ажиллах бол юу их бод мэрэгжлийн хувьд одоо миний хийх гэж байгаа ажил маань хэр зөрөөтэй байх бол хүмүүсийн харилцаа хандлага хэр өөр байх бол амьдрах орчин хэр ямар өөр байх бол ч гэдэг юм уу те. Энэ төсөөлөл очоод бүтэн жил ажиллаад ирсэн одоо болроо хоёрын хооронд ямар одоо зөрүү байна. Юу нь одоо их ойрхон байж таарав, юу нэг хол байж таарав те. Энэ ялгааны тал дээр. За явахын өмнө мэдээж маш их дооглолтой байсан те. Гэхдээ маш их айцтайсан ер нь бол Германд очоод би яг үнэхээр одоо шууд ингээ мэрэгчлэрийн ажиллаад те суралцахгүйгээр ингээд тэр эрүүл мэндийн салбар руу ингээд одоо өвчтөнтэй ингээ харилцаад ажиллаад яв гэдгээс бол маш их айжсан. Алдаа гаргачихъя, эрсдэл гаргачихъя гэ тэ. Тэгээ дээрэс нь нөгөө буруу зуруу ойлгоод хүнд нөгөө нэг бид нар чинь шууд хүний суц руу тариа идэг хүмүүс ч одоо тийм том алдаа гаргачихъя гэдгээс би бол маш их айжсан. Хоёрдугаарт би тэнд яг очиод ер нь бол хүүхдүүдтэйгээ цэр том одоо өөр нийгэмд ер нь амьдарч чадах болоо гэдэг дээр бол бас их эргэлзэжсэн. Тэгээд тэр ч утгаараа би ингээд ер нь хүүхдүүдээ ингэж авах гэж бүр учиргүй их бас ингэж яараагүй. Тэгээ ер нь бол бид нар бол очиод одоо бид бичиг баримт гаргах юм бодоод магадгүй миний хувьд бол өнгөрсөн 6 сараас ихцүүлэл хүүхдүүдээ аль болох хурднаар ингээд бичиг баримтын хөөцлүүд ингээд аваад боломж одоо ер нь бол байсан. Гэхдээ өөрөө би тэр нийгэмдээ эхлээ суралцъя. Тэ? Нийгэмдээ нэг жоохон дасаадахыг
Тэгээ шууд хүүхдүүдээ авчраад ингээд сургууль руу наваад орох, нийгэмд нь ингээд хүүхдүүдээ хөтлөөд явах би бэлэн босгох ёстой гэдэг дээр ер нь бол жоохон фокус хийжсэн. Тэр ч утгаараа ер нь их айцтай байсан. Тэгээд яг оцсны дараа харин ажлынхаа байран дээр гараад ирсэн чинь нөгөө нэг таньдаг зүйлүүд маань харагдаад эхэлсэн тийм. Энд бол манай эрчим дэмжлэгийн улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчим болон Монгол Японы эрчим дэмжлэгээнүүд бол одоо Монгол улстай гэж хэлж болно. Маш өндөр түвшний. Тэгээ олон улсын ялангуяа тэгээ Европын би өөрөө нөгөө Швейцар улсын нэгдүгээр төв эмнэлэг хоёрын хооронд нэг хэрэгжижсэн тэр эрчим дэмжлэгээний сувилагч болон эмчийг чадваржуулах төсөлд бол хамрагдаад ирсэн учраас одоо Швейцарын эрчим дэмжлэгээний их сургуулийн эрчим дэмжлэгээний тасаг ямар байдаг вэ? Яаж ажилтдаг вэ гэдгийг бол мэддэг. Харж исэн. Бас тэнд ингээ ажиллаад ирсэн. Туршлага тодорхой хэмжээнд байсан. Тэгээд нөгөө эндээс гартаа маш их айцтай нөгөө ардчихвээ гэдэл ингээл нэг ийм төгшүүр маань бол яг ажлын байран дээрээ тэр тасагтаа орсон чинь ерөнхийдөө ингээд баг зэрэг гайгүй орсон. Яг л миний мэддэг ажил байсан. Миний энд хийдгэл өдөр тутмын зүйл байсан учраас тэн дээр бол нэгдүгээр за ямар ч байсан бол ажил дээр бол гайгүй мэнэ гэдэг нэг юм. Гэхдээ мэдээж хэлний асуудал нөгөө харилцааны асуудал энэ дээр бол ер нь алхам тутамдаад анхаарах годмал одоо сэрэмжтэй байх л ёстой гэдэг бас оролцож явж байгаа. Тэгээд одоо бол тэг жиг гаруй одоо жил 6 сар боллоо. Эргээд бийсэн Монголдо одоо нэг богино хугацаагаар ирчээд ингээд өөрийгөө эргээд харахад бол анх явсан тэр айдас бол ямар ч байсан гарцсангуй гайг болсон. Хоёрдугаар би хүүхдүүдээ одоо яг аваад очиход бол одоо миний хувьд сэтгэл зүйн хувьд бас арай доктортой ямар ч байсан хүүхдүүдээ бол би нэг Германд хамт аваад явах, амьдраад явхад бол ер нь чадхаар юм байна гэдэг тэр сэтгэл зүг бол би яг өөртөө суулгаад ирсэн байна гэж харж байгаа. Тий. Германд очиход хүмүүс бас нэг юм тодорхой хэмжээний одоо айц гэх үү одоо болгоомжл гэх үү юм харагдаад байдаг л да. Тухайлбал энэ цагаачтын асуудал, энэ дөрвөстэй асуудал тийм. За ялангуяа энэ Герман улсын өөрийнх нь дотоодын улс төр намуудын одоо асуудлаас болоод хэд өндрөхөг үнсэрхэг үзэл гаргах ч гэдэг юм уу те. Айсгүй бол тэнд аюулгүй байх одоо хангахдахгүй байх вэ гэсэн ийм өнцгүүд ажиглагддаг. Тэгэхээр яг энэ тал дээр өөрт ч одоо шил мэдрэгдсэн байдал ямар вэ? За ер нь бол Герман улсын хувьд бол мэдээж би хүүхдүүдээ авч явна. Бага насны хүүхдүүдээ ингээд хамтдаа амьдрахаар явж байгаа учраас тавигдах хамгийн ихний шаардлага бол аюулгүй байдал. Тэр утгаараас анх очихдоо бол ер нь Германы жижиг хотод ер нь очие гэж бодож исэн. Гэхдээ бол бүр эсрэгээрээ би бол Германы баг 2 дахь том хотод бол очиж бүр хотынхоо бүстэн төвтөн тий одоо эмнэлгийнхаа одоо яг төв эмнэлэгт ингэж ажиллаж байгаа. Альч улсад бол одоо нөгөө аюул бол мэдээж байгаа. Гэхдээ би бол Герман улсыг бас харьцангуй одоо тайван ус гэж харж бол би бүр одоо хамгийн том хотод нь тэр маш их цагаачтай ч бас хамбуурагч. Тэгээ тийм том хотод нь ингээд ажиллаж амьдарч байгаагийн хувьд бол ерөнхийдөө бол маш тайван хот байна. Хичнээн том хот цагаачаа дөрөвч ихтэйч гэсэндээ бол би харьцангуй бол тэнд хүүхдүүдийн маань аюулгүй байдал бол одоо ер нь боломжтой байна гэж харж байгаа. Тийм хүүхдүүдтэйгээ тэнд очиод амьдрахад бол тийм тэнд одоо нөгөө цагдаагийн хяналт камер одоо бүх зүйл бол байна. Германд жишээлбэл миний одоо жишээлбэл анзаардаг юм бол ялгаатай байдал гэвэл эрүүл мэндийн одоо систем тэгээ эрүүл мэндийн даатгахын систем ялангуяа тий. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудал. Харьцангуй өөр юм болов уу гэж боддгийн. Тэгэхээр энэ тал дээр одоо жишээлбэл өөрөчд одоо мэрэгжлийн хүний хувьд анзаарсан юм юу байна? Германы эрүүл мэндийн систем нь өөрөө ерөөсөө 100% эрүүл мэндийнхаа даатгал дээр хийж байгаа. Тэгэхээр бид нар бол цалингаас маш өндөр татвар өгдөг. Эрүүл мэндийн даатгалдаач тэр нийгмийн даатгалдаач тэр тий. Гэхдээ эргээд тэндээс авч байгаа хүртээмж нь бол үнэхээр сэтгэлд хүрэхээр байна гэж би хараад байгаа. Зөвхөн өөрийнхөө яг тасагт одоо хэвтэж эмчилүүлж байгаа үйлчлүүлэгчтэй харахаар тэд нар өнөөдөр гэрээсээ нэг ширхэг одоо салфетыг барьж ирэхгүй байна. Тэгээ 100% эмнэлгээс одоо эрүүл мэндийн даатгалаасаа тэр хүнд үйлчлэгийг нь үзүүлж юм. Гаднаас одоо хоор бариад ирж байгаа би тийм тохиолдлыг харахгүй байна тий. Одоо Монгол жишээлбэл ингээ харьцуулаад харахаар
Ер нь имлэг твтгэж гэн гээл одоо гэрээ нүүлэхээс наагур те одоо цагаан арслаас өсвөлээд хоолунд одоо бол бүр им тариа одоо шаардлагатай бүх юмыг л ер нь баг гэрээсээ хувь хүн авах гэдэг штэ. Гэтэл бол Германд бол тийм юм алга. 102 эрүүл мэндийнхаа даатгалаасаа тэр үйлчлэгийг бол авч чадчих. Хоёрдугаарт ер нь бол одоо хүмүүс те имлэгт хэвтэх биш өвдөхгүй байх гэдэг энэ ойлголт ерөөсөө л аягүй чухал. Тэр нийгмийн эрүүл мэнд өөрчлөн сэргийлэх гэдэг асуудал. Би нэг эмчтэр ороод л одоо үзүүлэхэд хамгийн түрүүнд асуудаг асуулт юусоо та ямар спортоор хичээлдэг вэ? Чөлөө цагаараа юу хийдэг вэ? гэж л асуудаг. Тэгэхээр өглөө, өдөр, шөнөгүй одоо тэр гүүж байгаа, байнгын дугуй унж байгаа энэ болгон ерөөсөө хүмүүс аль болох хичнээн эрүүл мэндийн даатгалтай өндөр татвар төлөөд одоо эмнэлэгт очиход бол үйлчлэгийг авах хэмжээний байгаа ч бодвол хүмүүс аль болох өвдөхгүй гэдэг дээр ерөөсөө л фокуслдаг байна гэж харсан. Хүн болгоо спортоор хичээлж гин, хүн болгон одоо эрүүл хооллолж гин тий. Спортоор хичээлж байгаа хүмүүсийгээ дэмжиж байгаа байдал энэ төр бас айгүй чухал юм байна. Тий. Ингээд одоо амьдралын өртгийн талаар бас нэг ярих шаардлагатай гэж бодож байна. Одоо энд бид нар чинь ингээд манай Монголд ажиллаж байгаа сувилагч нарын авж байгаа цалин ажлын ачаал нь амьдралын өртгийг одоо жишээлбэл хангаж чадахгүй байх шиг байна тий. Тэгэхээр Ойлгомжтой. тий. Тэгэхээр одоо Германд одоо сувилагчаар ажиллаж байгаа таны хувьд яг энэ асуудал яг ямар шиг байдалтай байна одоо? За ер нь бол нөгөө Герман явах хамгийн ихний асуулт руугаа эргээ харах юм бол нөгөө явах 3 дахь том хөшөөрөг бол мэдээж нийгмийн баталгаа байсан тий. Монголдо би за зөвхөн шууд хэлэхэд бол тухайн үедээ би 700-900 онд хүрнэ цалин авдаг. Энэ цалингаараа би хүүхдүүдийнхаа тэр мөрөөдөл энтер гэдэг юм ярихгүй штэ. Зүгээр өдөр тутмынхаа тэр нэг ахуйн асуудлаас ерөөсө өндийхгүй байгаа байхгүй юу тий. Гэтэл яг гоо Германд бол сувилагч мэргэжилтэн бол тэр нийгмийн яг дундаж төвшингийн бас цалинг бол аавна. Тухайн нийгэмдээ магадгүй одоо манай монголчууд бол гадагшаа тий өндөр одоо мөнгө цуглуулах маш их одоо тийм зорилгоор явдаг бол Германд бол зүгээр сайхан амьдрах гэж тогтвортой. Тэгээ авж байгаа цалин болвол тэгээ таны амьдарч байгаа байр, хоол, хүнс, спорт одоо тэр чөлөө цаг, аял зугаалах тийм зөвлөдөд бол та бол хангалттай сайхан байж чадна гэж би бол хэлж чадна. Зүгээр богино хугацаанд их мөнгө хөрөмжлүүлэе гэж ярьж одоо бодож байгаа бол магадгүй солонгос явсан дээр. Нэс би бол Германд бол урт хугацаанд тий тайван, эрүүл, аюулгүй амьдрахыг хүсэж байгаа. Үр хүүхдийнхаа ирээдүй арай нэг жоохон хасыг харж одоо төлөвлөж байгаа хүмүүс одоо Германасыг зорихыг бол би одоо бас зөвлөж юм гэж хэлэх үү тий. Окей. За бидний ярилцах одоо цаг маань дэндүү давчхан ярилцах сэдв маань дэндүү өргөн байгаад байна. Тийм учраас Монголд юм богино хугацаагаар ирсэн ч гэсэн бид нар цаг гаргаж ирж ярилцлаганд орсон болор цэцэгтэй баярлалаа. Тэгээд цаашдынх нь амьдрал мэрэгжлийнх нь одоо карьерт сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. За тэгээд болгон сүлтэй байгаарай гэж хэлдэг те. Маш олон монголчууд монгол сувилагч нартай энэ боломжийг түгээн сурчилж ингэж яваарай. Өнөөдөр хүн тусалсан тус маргааш бороо шиг асгардаг. Учираас өөрт чинь бас сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд өнөөдөр бидний ярилцлагатай хамт байсан та бүхэнд бүгдэнд баярлалаа. Удахгүй дараагийн ярилцлагаараа уулзгалаа.